байгаагаас хамаарат хэрэглүүрээ сонгож болно. За би шоргоолж зурах гэж байгаа учраас хамгийн ихэнд брашыг сонгоод авлаа. За энд хараарай. Сайз тохируулах хэсэг байгаа. За ингээд би ямар ч хэмжээтэй зураасыг зурж болно гэсэн үг. За хамгийн хүчийг шоргоолж зурахтаа бид нар дугуй төрсаад 6 зурна гэсэн. За энд ингээд дүрс зурхад хараарай. Энд анхаарах зүйл юу вэ гэхээр offline болон feel гэсэн тохироо байдаг. За feel нь no feel гэсэн байна тийм үү. За би solid болгож байгаа. Color 2-ын ингээд харуулъя. За улаан болгоод үзье. За тэгэхээр color 2 бол дотор талыг бодгонг. За feel бол дотор талыг нь яг өнгөтэй байх уу, өнгөгүй байх уу гэдгийг нь эндээс харуулна гэсэн. За тэгэхээр color 2-оо хар өнгөтэй болгоод сахад ихнээсээ дахиад зурлаа гэсэн. За ингээд зураг зураад бид нэр зураг зурсныхаа дараагаар дээр нь дараад бас ингээд зургнуудаа зөөж болдог байгаа. За дараагийн бидний хэрэглэх зүйл бол энэ шулуун болон мөрөө дүрс. За мөрөө дүрс байна. За энийг яадаг вэ гэхээр би ингээд зурсныхаа дараагаар дээр нь дараад ингээд чирээд хэлбэржүүлчихдэг. За энэ болохоор шоргоолжны үл зурхад ашиглана. За бид нар зураад болсны дараа энэ татвар нь хүрээтэй гарч ирдэг байгаа. За тэгэхээр бид нар зураад дуусныхаа дараагаар заавал ингээд хажуудалд ингээд хаасныг тарахад тухайн зургийг идэвхгүй болгоод зураад дуусна баттай байна гэсэн нэг дараад явчихна. За бид нар хэрвээ тухайн зурган дээр ямар нэгэн алдаа гаргачлаа юм уу буруу зурчлаа гэх юм бол бид нар Ctrl Z төвчлөөр дарж болно. Эсвэл гарнаас Ctrl Z дарахаас гадна зүүн дээд буландаг байгаа буцах гэсэн төвчлөөр дээрээ дарж болно гэсэн үг. Бид нар зураг зурхтаа бас өөрсдөө яг ямар хэрэглүүр ашиглаж зурвал болохоор байна вэ гэдгээ бас сайн өөрсдөө хараад зураг зурж болно. За одоо brush ашиглана. За энд би та нар төрөл бүрийн brush-уудыг туршаад үзээрэй. Би эндээс шүршдэг brush авъя. За энэ болохоор ийм байдлаар шүршдэг. За эндээс хэмжээг нь хэлээ тохируулна. Хамгийн их дээр нь тохирууллаа. Өнгөн дээрээс color нэг дээрээс цагаан өнгө сонгоё. За энэ цагаан дээр зурж байгаа учраас одоогоор надаа юу ч харагдах зүйл байхгүй. Тэгэхээр хар өнгөн дээр ингээд би зураад өгнө гэсэн үг. За би энэ шоргоолжны их хэсгийг тодтоож өгөх гэж байгаа учраас ингээд зурчих. За эдгээр brush-аа сонгоод эндээс хэмжээг сонгоод за энэ дээр ингээд шоргоолжныхаа нутгийг эхлээд өгнө гэсэн. За ингээд та нар шоргоолж эхний ээлжинд зурлаа. Одоо бүгдээрээ бусаж шоргоолж болно. Үр тариаг нь өөрчлөхөөрөө зохиомжлоод зураг үзээгээд багш руу илгээгээрэй. Бүгдэнд нь амжилт.